Энэ хоёрдугаар вакцины ажлыг одоо энэ гацаанаас гаргахын тулд Азийн хөгжлийн банк, за энэ төслийн хяналт тавьж байгаа ICT компани, тэгээд бас хэмжлэгдсэн лаборатори хэмжих газар, тэгээд одоо энэ зам тээврийн яамны хамтарсан бүрэлдэхүүнтэй ирж энэ хэмжилтийг нь хийгээд бодит үнэлгээг нь гаргаад нөхөн төлбөр төлөх ёстой бол төлөө, төлөхгүй ёстой бол буцааж одоо авах ёстой юм байгаа бол аваад ингээд энэ China State гэдэг компаниас салж дараачийн гүйцэтгэгчийг оруулж ирэх ажил хийгдэх ёстой. Тэр ажлыг ойрын үед яралтай хийн. Одоо энэ Азийн хөгжлийн банк ICT компаниуд бол хүсэл тавьсан байгаа. Энэ ажил удахгүй хийгдэх баха. Тэгээд with the employer and ADB, not in our discussion, not in our scope. We cannot make any decisions on. For sure, yeah. That's what makes sense a lot. And thank you guys to make sure these things. And yeah, it should be fairly and reasonable to resolve without any dispute. That's why we came down again to sign. See, those guys are ready to agree after the measurement. They will agree. Signing everyday measurement here. I told sign everyday measurement. I am also signing. You should also sign.